Гэрэлт амьд яриа. Үзэгчтэйнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гэрэлт нэвтрүүлгийн маань ээлж тугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр дахин нэгэн бас сонирхолтой сэдвийг бид бэлдсэн байгаа. Энэ бол даяарчлал. Даяарчлал тэгвэл хүүхдүүдэд ямар нөлөөтэй байгаа юм бэ? Даяарчлагдсан хүүхдүүдийн талаар хамтдаа ярихаар зочин өрсөн байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд өдрийн мэнд хүргэе. Тэгээ ер нь бол манай зочдод бид нар өөрсдөө энэ сэдвээ ингээд ийм сэдвээр орж өгөөч ээ гэж урьдчилээ. Таны хувьд яг даяарчлалын үеийн хүүхдүүд гэдэг энэ сэдвээр ярилцах сонирхолтой байна гэдэг ингэжсэн. Тэгэхээр яагаад энэ асуудал хүүхдүүдтэй холбох болов ч юм уу тийм яагаад яг энэ асуудал таны хувьд тийм ойрхон сонсогдов өөрчлөж байна. Тэгэхээр аливаа улс оронд болж байгаа асуудал ч юм уу, дэлхийн нийтэд болж байгаа томоохон асуудлууд тий байгалийн гамшигуд гэх мэтлэн олон зүйлийн тэр гинтийн зүйлүүд маань эргээд нөгөө хүний нийгэмдээ, хүний хөгжилдөө, улс орныхоо түүхэнд тий байнга ингэж нөлөөлж тэрүүнээс хамаарч ингэж нөгөө түүх өөрчлөгдөж явдаг тий. Тэгэхээр ялангуяа яг энэ зуунд бол яг одоо бол өөр дүнд байгаагүй даяарчлал одоо дэлхийд даяар явагдаж байна. Дэлхийн нэг өнцгт болж байгаа асуудал. Дэлхийн улам хавтгай болоод байна. Жижигхэн болоод байна тий. Одоо чинь бид нар өнгөрсөн 70 жилийг л коммунизмын 70 жилийг л бодоод үзье л та. Тэр үед чинь бид нар жалгад доовол хардаг байлаа шүү дээ. Бидний хамгийн том дэлхийг хүрээлж байгаа нөхөрлөл маань тэр коммунист хэдхэн орн дотор л яг Герман, Орос ч юм уу тий, Унгар, Болгар тэр л бол бидний ертөнц байдаг. Харин тэрээс гадуурх ертөнцийг бид нар болохоор капитализм гэж үзэн ядаж байсан тий. Алаан хядаантай тэр бол одоо аюултай тэр бол зүй бус одоо бидний үзэл бодол зохицохгүй гэж ингэж ерөнхийдөө тий бодож тий өөрсдөө нэлээд дотгож байгаа хумигдаж явж байсан шүү дээ. Тэрүүнтэй ч бас холбогдох ёсгүй тий холбогдсон хүмүүс нь одоо тий аюул асуудалд ордог ч юм уу. Ийм байлаа шүү дээ. Гэтэл яг сүүлийн 20 жилд ардчлал яснараа тий урд өмнө хизээч байгаагүй зүйлүүд Монголд бүрэн чөлөөтэй орж ирсэн. Коммунизм үед шашин үзэл бодол чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байсан шүү дээ. Тийм. Ямар шүтлэн бид нар коммунизмын одоо тэр лозунгуудыг чийжилдэг байлаа хүүхэд ахтай тий. Ерөөсөө цээжээр тий. Ариуч хэмгч тий. Тий. Ерөөсөө бүх юмыг ингээл нийтчлэл явуулдаг. Ерөөсөө тийх ёстой, ингэх ёстой гэл тий. Одоо тодорхой нэг төрийн ажилтны асуудал гарах юм бол намын хурлаар авч шийддэг. Тий. Намын хурлаар авч шийддэг гээд тий. Одоо ажлаас нь халах хурдл гарах юм шийдвэрлэдэг. Их мэдчлэн тэр зүйлүүд ингээ хүмүүсийн үзэл бодол, амьдралын үзэл бодол нь яг тэр тухайн үеийнхээ яг тэр намын юм үзэл суртлаар шийдэгдэж байсан. Гэтэл чи 90 онд одоо ингээ арчлал орж ирлээ тий. Монгол хөл алдсан шүү дээ. Монгол хөл алдсан тий. Яг нөгөө өмнөх бид нар нийгэмд яаж исэн мэхээр улс маань өөрөө бидний босрлыг үнгөө өгдөг. Бидний эрүүл мэнд тий үнгөө эмчилгээтэй сургууль төгсч ирээд би ажил санаа зовох хэрэггүй. Шууд нөгөө ажлын байр минь бэлэн. Тэгээ тийм үед яг одоо чинь миний үе тий би 70-аад оныхоо одоо ингээд боловсроод гараад ирсэн байгаа байхгүй 70-аад оноос өмнөх үеийнхэн тий бүгд. Гэтэл чинь яг тэр арчлал бол яг үндэ аюу тум нийгмийн шок болсон байхгүй. Яг тэр бэлэнчлэг сэтгхүүтэй аюу амар тайван хүн болгон юу бодохын хүртэл тэгш гэж бодож ирсэн тий хүн болгон тэгш гэж бодож ирсэн тэр үед ядуурл байхгүй байлаа тий ганц нэг ядуу хүмүүс юм 8 яддаг хүмүүсийг үзий яддаг байлаа буруутдаг байлаа зүй босоор мөнгө олдог хүмүүс баг дооддаг хүн асуудалд орж чалгаддаг байлаа тий гэтэл чинь арчлал орж ирэнгүүт ерөөсө бүх юм замбараа алдсан байхгүй тэгэнгүүт босролтой хүмүүс хөл алдсан арчлал болсон тий улс орон хяналтанда бүсэлэг авч чадхаасан өмнө улс орны үйлдвэрлэл бүх юм улсын харьяа яасан тий үйлдвэрүүд хаалгаа барьсан ховчлол явагдсан тий үнэхээр тухайн нийгэмдээ байс өртөө гэжсэн хүмүүс хүртэл хөл алдсан баг. Тэгэхээр яг өнөөгийн хүүхдүүд болохоор яг тэр хүмүүсийн үр адам боيو би бол ингэж хэлээд байгаа байхгүй яг хохиргсод гэж хэлээд байгаа. Яг тэр шилжилтийн үед завсрын үеийн аав ээжүүд нь яахаа мэдэхгүй яг тэр бижгэнж байгаа үед төрсөн хүүхдүүд өнөөдрийн хүүхдүүд тий аав ээж нь юугаа мэдэхгүй нэг сочтой хүн болгоно баг 8 зөв гэж бодчихсон тий ганцхан 8 л хийвэл 8 л хийх юм бол би амьд үлдэж чадах юм байх юм уу тий. Тэгээд ирээн лөө яваад авчирсан бараг 10 100 дахин зараал тий үнэхээр хүлжижсэн тэр үед хүлжижсэн юм шиг харагдчихсэн шүү дээ. Тэр бол баян гээл ялангуяа эрэгтэй хүүхдүүд маш их сургуулиас завсарсан. Тий одоо эрэгтэй хүүхдэд бол сургууль боловсрал хэрэггүй юм байна. Малчин болвол одоо тий баян болж нэгээд одоо хотоос аймагаас аюул олон хүмүүс мал дээр алж ирсэн ч гэсэн тэр үед мал хөвчлөгдсөн учраас тий гих мэдчлэн ингээд
хүн болгон хөлөө олох гээд яг тэгвэл өмнө бидний үзэж хараагүй яг тэр өөрчлөлт чочрол нийгэмд бос учраас тий эцэг эхчүүд маань хүн болгон хөлөө олох гэж нэлээх сандарсан байхгүй. Би одоо тэр үед яг сургуулаа төгсөөд очсон. Надад ажлын байр байхгүй. Баггүй би бүр яхаа мэдгүй тий. Тэнгүүд англи хэлний сургуульд орж ирсэн байхгүй. Одоо амьдрахын тулд тий. Англи хэл тэр үед айгүй илүү оновчтой. Нийтлэгээс учраас англи хэлний сургуульд ороод англи хэлний багш орж орж ирсэн жишээтэй. Тэгэхээр зарим хүмүүс нь ингээд яг тэр шоконд ороод удаан тэрнээс гарсан. Зарим хүмүүс ингээд богино хугацаанд тий хөлөө олж чадчихсан. Хөлөө олж чадсан хүмүүс нь ард нь чиглүүлэгчд байсан учраас. Одоо жишээ нь би Америк найзуудтай байсан учраас тий. Тэр найзууд яг энэ нийгмийг ингээд өөрсдөө үүссэн хизээний давцсан учраас. Гэзэн гэдэг чи ийм юм байт юм аа гэж тий. Надад айгүй юм зөв чиглэл миний амьдралын зөв чиглэл айгүй зөв зааж өгчээсэн байхгүй. Тэгэхээр яг тэр үеэс ахуулаад ингээд даяаршил Монголд орд бид нар юу ч хорж чадхаа ийдсэн шүү дээ. Юу ч харж чадгаа байсан. Чөлөөтэй монголчууд амьдрахын тулд нэг хэсэг нь гарлаа. Тэгээ нэг хэсэг нь мөнгө олохын тулд гарлаа шүү дээ. Монголд ажил авах юм чи яа тий. Тэгээ бүгд гарлаа. Мөнгө олохын тулд өрөвдөд тийжихийн тулд хүүхдүүд нь хаана үлдсэн нөгөө эмээ өвөө тийм ах эгчтэйг энд үлдсэн. Тэгэхээр өнөөдөр яг энэ өнөөдрийн яг энэ хүүхдүүдийн яг өсвөрийнхний асуудал би яг онцлог үе гэж байгаа байхгүй. Өмнөх үеийг шилжилтийн үеийн тэр бүтээгдэхүүн тэр үрж юмсан тэр үеийг яалтчгүй учраа олох гэж ядж исэн аав ээжийн хүүхдүүд одоо аав ээжигээ учраа олж байгааг нь хардсан тийм нийгэм чигээ олчлоо нэг эннийхээ хажуугаар нь техник технологийн хөгжил бол асар хурдтай өссөн дээдсэгтэй хүртэл гэж өсөж байна. Ялангуяа мэдээллийн технологи бол одоо бүр жинхэнэ тэр даяарчл гэдэг юм чинь бүр тэр хаасайгүй түгээж юм тийм. Тэгэхээр одоо бодоод үзэлтэй одоо өнгөрсөн жил миний авсан утас өнөөдөр модноос гарчлаа. Тийм. Одоо яах вэ? Одоо энэ даяарчлалын нэг юу тал болохоор одоо ингэж маш их брэнд чинь. Тийм. Маш их брэнд чинь. Тухайн брендийн имийг авахгүй одоо чи хүн биш болчиход байна шүү дээ. Сургууль дээр хүүхдүүдийн дунд тэр ялгарлал хүртэл байна. Тэгээ бараг л нэг хэсэг ч одоо Монгол юмаа өмссөн хүмүүс ичгүүр бар сонин харагддаг ч юм уу тий сонин одоо энэ юу вэ хоцрогдсон байлаа шүү дээ. Тэнгүүд яг энэ даяарчлалын нийгэмд хүүхдэд ингээ хөл алдаж эхэлсэн гэж бодож байгаа байхгүй. Бидний үеийг бодоод одоо чи надад хүүхдийн унших ном ч олддгүй байсан ч би дандаа томчуудаар амаа уншдаг байсан. Өнөөдөр ерөөсөө хүүхдэд чөлөөтэй тийм мэдээлэл хаанаас авах зөвхөн номноос авах боломжтой интернетээр цахим ном гэж үерхэл нөхөрлийн талаар бид нар ярих хориотой байлаа. Тийм ээ. Гэтэл өнөөдөр бид нар хүүхдэд хориод яах юм бэ? Интернет рүү ортлоо мянган янзын асуудал мэдээлэл хүүхдүүдийн тухай асуудлууд, үерхлийн тухай, бэлгийн харилцааны тухай тийм ерөөсөө бүх асуудлууд хүүхдэд ингээд тий авалж чадчих штэ тэндээс. Хаанаас бол хаанаас авчиж байгаа байхгүй. Зөв буруу янз бүрийн мэдээлэл дотор л ингээд живжин л та. Тийм. Тэгэхээр асар их мэдээлэл өнөөдөр ялангуяа нөгөө мэдээлэл хөгжсөнтэй харилцаа холбоо, техник технологи хурдтай хөгжиж байгаа хэрээр хүүхдэд асар их мэдээлэл аваад би яг одооны хүүхдэд бол энэ даяарчлалын дунд хөл алдаад ерөнхийдөө ингээд төөрцсөн байна. Зөв чигээ олоход аюу хүндрэлтэй юм гэж үздэг байгаа байхгүй. Хамгийн гол нь аль нь буруу аль нь зөв бэ гэдгийг мэдгүй хамгийн аюултай зүйл байгаа. Яг үндсэн иймэрхүү зүйл дээр те хүүхдүүд одоо сөрөг нөлөөтэй байна. Тэгэхээр миний яг нэг хараалга нэг сөрөг нөлөө нь юу вэ гэхээр хит даяарчлал гээд нөгөө үндснийхээ үзэл алдагдана. Уламжлал алдагдана. Тэрийг үнэлт сэгнэхээ байна. Өөрсдөө улс орноо голно, эцэг эхээ голно. Би яг гэж энэ ядууд орон төргөө. Би Америкт төрчихгүй яаваа. Солонгос төрчихгүй яаваа. Солонгос төрчихгүй яаваа ч юм уу тий. Тэгэхээр тэр чинь айгүй буруу болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бүгдээ энэ Азийн ерөнхийдөө дэлхийн хөгжил ингээд Аз руу чиглэгдээд байна шүү дээ. Тий. Азийн барууд гэж яригдчихэв. Тэгэхээр өнөөдөр Япон улсыг харъя. Солонгос улсыг харъя, тий Хонконгийг харъя, Сингапур, Малайзийг харъя, тий Таиланд, Тайваныг харъя. Тэгэхээр улс орон хөгжнө гэдэг нь ёс заншил тэр үндэс угсаа, тий тэр уламжлал түүх хадгалагдаж үлдсэний хэрээр тэр улсын орны тусгаар тогтнол тий аюулгүй байдаг буюу тэр үндэстэн гэсэн онцлог өөрөө тэр нэг даяарчлалын нэг хэсэг болж оршин тогтнож өөрөөс онцлог байдлаараа яригдж хадгалагддаг. Тэгэхээр хитрхи баруунчснаар юм уу хитрхи даяарчлагдсанаар тэр үн цэнүүд алдагдахгүй гэж би айдаг л да. Одоо чинь зарим хүмүүс үндэсний хувцас өмсгөөс ичдэг. Энэ одоо баг онгоо. Над ястаа зохихгүй ч онгоо гэж ярьдаг тий. Онгоо юу гэж ярьдаг нь үнэхээр бас харамсалтай тий. Бас нэг сөрөг дааврны. Тийм учраас үнэхээр одоо чинь Япон хүмүүс бол Япон оронд маш их хайртай. Солонгос бол Солонгост маш их хайртай. Ёс заншлаа үнэхээр Солонгос гэдэг хүнээр бахархдаг. Бахархдаг тий. Тийм үзэл бодол шингэсэн. Солонгос үндэсний хоол кимчиг одоо ингээд дэлхийд даяар сурталчлаад өнөөдөр цагаан ордонд хүртэл тий Обамагийн эхнэр кимчи дараа сууж штэ. Гэтэл харин тэр даяарчлалд нөлөөлөгдөөд тэр ёс заншил устгах биш.
Харин сөргөөрөө тий сөргөөрөө бас энийг дэлгэрүүлэх сайн талыг нь одоо ингээд сурталчлах бас боломж гарч ирээд. Үндэсний ёс уламжлалын хувьд бол тийм байт юм байж. Гэхдээ бас өөр сөрөг тал байх уу? Одоо жишээ нь бүгдээ ингээд Gangnam Style гэж сая 2013 онд бол дэлхийд дууслаа. Тэр дуу Солонгос дээр дуусан. Тэр дуу тий Солонгос хүн дуусан. Гэхдээ тэр дуунд утга нь юу гэж бид нэр сайн мэдэхгүй. Тэнцээ ганц хэлэгдэж байгаа хүн sexy lady буюу англи үг байгаа шүү дээ. Гэтэл тэр маш богино хугацаанд тий одоо хэдчнээ сая хүнд хүрсэн гэдсэн бэ. Тий. Өнгөрсөн оны одоо хамгийн YouTube-ийн рекордыг эвдсэн шүү дээ. Эвдээ тэр шагнал магналуудыг авлаа бүгдийг авсан. Тэгэхээр одоо чинь манай нэг найз яг тэрний дараа нэг Facebook дээр комент үлдээжсэн байхгүй. Манай 3 настай охин ирээд sexy lady гэдэг ингээд Gangnam Style хийгээ бүжиглээд ах юм аа. Тэгэд тэгжсэн дараа нь аава sexy lady гэж юу ч юм. Яа. Яг тэгэн штэ угаасаа. Тэгэхээр ерөөсөө өөрөөр хэлбэл нөгөө тэр талаарх нөгөө ялгах, салгах тэр төлөвшөлт баахгүй үед нь хүүхдүүдийн насны онцлог биш нас насандаа хөгжлийн үе шатууд байна төлөвшөлтөнд удирдах тий нас насанд нь тохирсон хүлээж авахгүй тий. Гэтэл өнөөдөр 3 настай хүүхэд тий sexy lady гэдэг зүйл рүү ойлголт руу явах нь энэ зөв үү? Тэр насны онцлог мөн үү? Тэр хүлээж авах ёстой мэдээлэл мөн үү? Тэр хүүхдэд одоо тэр талаарх төлөвшөл тогтоох ёстой нас мөн үү гэвэл үгүй л аахгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр айгүй өөрөөр хэлбэл даяарчлал нөгөө талаараа юм нөгөө замраагүй байдаг. Ёс зүйгүй байдлыг ч юм уу, ёс суртахуунгүй байдлыг бас бий болгож байна тийм. Ёс зүйгүй байдлыг нөгөө талаараа хүүхдүүдэд буруутгах албагүй. Буруутгах. Хүүхдүүд бол зүгээр соронз байсан тийм. Юу ч байсан мэдээлэл соронз мэд. Тэгэхээр надад зөвшөөрөгдөж байгаа, надад нүдэнд харагдаж байгаа, надад тэ сонсогдож байгаа бүх зүйл би хүлээж авах ёстой гэж баг програмчлагдсан юм шиг тийм. Нөгөө талаасаа бас модноос уцарч байгаа шүү дээ. Би weakness уцарч байгаа шүү дээ. Би өнөөдөр Facebook-ийн одоо юуг бол бүртгэлгүй бол Facebook дээр би хаяхгүй. Би хүн биш юм шиг байна шүү дээ. Би хүн биш шүү дээ. Гэвч манайхын бүгд тэрийг хэрэгжилж шүү дээ. Би одоо өнөөдөр iPhone ч юм уу тий Samsung хэрэглэхгүй бол одоо би хийн юм бэ, юу юм бэ? Хүүхд гутарж шүү тэрнээс болж тий. Жишээ нь гутарж байгаа аахгүй ээж авдаг гомдолж юм тий би яах гэж юм гэр орон төрөө би яах гэж яддаг төрөө ч юм уу тий. Тэрийг авч өгөхгүй бол би бараг тий. Гэтэл яг амьдралын яг хүний хувьд, хүний нийгмийн хувьд, хүний хөгжлийн хувьд яг энэ жинхэнэ үнс нь мөн үү? Тэр хүүхд залуучууд тэр хоосон орон зайг өнөөдөр тий тэр мөнгө, тэр эд баялаг, тэр материалын зүйл бөглөж чадахгүй л үгүй шүү дээ. Тэр олон чадах юм шиг сэтгэл төрүүлээд байна тий. Төрүүлэхийн тулд энэ бүх зүйлүүдийн араас уралдаж байна. Өөрөөр хөгжлөн ч гэсэн маш хуттай. Тэрний араас бид нар хүмүүс өнөөдөр техникийн хөгжлөг үүсэж чадхаа ажил. Тийм шүү дээ. Сүүлдээ бүр тий. Тэгвэл та даяарчлалын давуу талыг яг хүүхдүүд дээр яаж илэрж ийн гэж бодож байна. Тэгэхээр яг давуу тал нь гэвэл бидний үеиг бодвол бид нар одоо өмнө жишээ нь Монголоо л хардаг байлаа. Үсрээл Оросыг л хардаг байлаа шүү дээ. Гэтэл одоогийн залуучууд аюу юм том хараатай, томыг хардаг. Биднээс илүү томыг мөрөөддөг болчихж байгаа байхгүй. Дээр нь тэрэндээ яаж хүрэх үү тэр одоо техник, технологи тэр боломжууд аюу нээлттэй болсон. Асар их боломжууд. Одоо интернетээр л ихтэй сургуульд сурж болж шүү Тийм. дээ. Мэдээллийн бас энэ хүйсрүүд нь илүү нээлттэй ойрхон болж байгаагаас улмаас бас хүмүүсийн гадаад хэл сурах хандлага нэлээд боломж нь бас тэ нэлээд бүрэлдэсэн юм уу гэж байна. Одоо чинь хэлтэй бол хөлтэй гэж монголчууд ярьдаг шүү дээ, тий. Тэр англи хэл сурсны хэрээр илүү их ингэ дэлхийг таних боломжууд нэгдэж шүү дээ. Дэлхийн соёлтой танилцах. Одоо өмнө Монголыг ямар ч улс орн мэддгүй байлаа. Харин даяарчлал болсны үр дүнд Монгол орн ардчлалыг тий ардчилсан орн болсны үр дүнд өнөөдөр Монголыг бас сонирхож шүү дээ. Монгол ийм улс орн байдгийм үү? Байдгийм байна гэж. Өмнө нь бол одоо хятадын дор байдаг Монгол. Монгол гэж хэлэхэд чи хятадын Монгол, Оросын Монгол гэж жишээ нь. Гэж асуудаг юм гадагшаа явахд асуудаг байдаг шүү дээ. Одоо Монгол гэж тий. Чингис Монгол гэж ярьдаг мэддэг болсон тийм. Гэтэ бас нэг талаасаа яг хав даяарчлал хүүхдүүдэд хүсэл мөрөөддөг гэдэг нэг талаараа хэлний асуудал дээр хүртэл тий дэвшилтэд байгаа боловч түрүүний өөрөө чи ярьжсэн нөгөө ёс уламжлал буюу өнөөдөр бүтэн монголоороо зөв ярьж чаддаг хүн ховордчиход байгаа байхгүй юу? Айгүй энэ нь болохоор ийм сөргөлтэй халимаг хэлний соёл алдагдчихэв. Тэр чинь нөгөө тухайн улс орны одоо жишээ нь хөгжил гэдэг зүйл маань хэд хэдэн зүйлүүд байх хэрэгтэй, хадгалагдах хэрэгтэй байдаг тий. Тэр маань юу вэ гэхээр хэл байна, түүх байна, ёс заншил байна. За тэгэхээр хэдүүлээ ярьсан нэг хэсэг хормын дараа өргөжлөлцгээе тий. Тэгэхээр үзэж та бүхэн гэрэл нэвтрүүлэг хурж байна. Тэгээд бид нар өнөөдөр даяарчлалын үеийн Монгол хүүхдүүдийн тухай
Даяарчлалын ерөнхийдөө энэ үе маань хүүхдүүдэд яаж нөлөөж байгаа сонирхолтой сэдвээр ярилцж байгаа лээ. Тэгээд бүгдээрээ хэсэг хормын дараа эргээд уулзцгаая. Тэгээд ярилцсан маань үргэлжлэх болно. Гэрэл нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгдээрээ өнөөдөр даяарчлалын өнөөгийн орчин үе хүүхдүүдийн өсөлт яаж нөлөөлж байна вэ? Яаж нөлөөлж байгаа тухай ярилцж байгаа. Ярилцсан маань их сонирхолтой чиглэл рүү ерөнхийдөө явж ийн л да тийм. Ёс уламжлалтай. Ёс уламжлалын тухай бид нар ярьж байсан. Алдагдах хүртэл яг тийм даяарчлал бахархал Монгол хүн болж төрсөн бахархал гэж байна. Энэ бол мэдээж бидний Монгол орн энэ оршин тогтнож байгаа нь бидний бахархал. Дээр нь бидний өнөөдрийн хүртэл туулж ирсэн тэр замнал түүх. Дээр нь Монгол гэсэн онцлогийг харуулсан тэр ёс жаншил, эцэг эхээ хүндлэх те, ахмадыг хүндлэх, бие биегээ хүндлэх те, ядуусыг одоо жишээ нь ядуусыг одоо дэмжих те, тэтгэх гэдэг нь олон зуун жил энэ нүүдэлчин соёл донд байсараад ирсэн байхгүй. Бид нар чинь тэр жижигхэн бөмбөр гэр дотроо тийм шүү дээ олуулаа амьдарч ирэхдээ маш их ингэж нөгөө хүний харилцаа хүн гэсэн сэтгэл бол монголчуудын хувьд бол маш сайн бүрэлдэхүүн бий болсон болов. Тэр талдаа бол босрсон хүмүүс тийм хөгжилтэй тийм соёлтой гайхалтай монголчууд гэж боддог шүү дээ. Хаанч бол монгол хүн нөхөрсөг гэдгээрээ тий аль ч зууны үед одоо нөхөрсөг, найрсаг, жачланхаа гэдгээрээ яригцаар. Тий. Ялангуяа ёс уламжлалын хувьд ярихад ёс уламжлал гэдэг зүйл мань хүнд өөрт нь өөрийгөө хинбэ гэдэг өөрийгөө тодорхойлох маш том арга тийм маш том мэдрэмжийг өгдөг зүйлтэй. Тэгэхээр даяарчлалын энэ үеэс болоод ёс уламжлалаа аажмаар алдаад ирэх нь дэлхийн бүх соёллуудтай нээлттэй болоод бүх соёлуудыг хүлээн аваад ирэх нь өөрөөр бас хүүхдэд ялангуяа яг ингээд би чухам хинбэ гэдэг өөрийгөө мэдэх өөрийгөө зөвөр тодорхойлох тэр тодорхойлолт нь бас бүрхэг болоод ирдэг юм асуудал байх шиг байна тийм. Тэгэхээр даяарчлалын нөгөө сөрөг тал нь би хинбэ. Эцсийн эцэст би хинбэ. Тий. Урд нь бол 2 сая 1 байсан бол 2 сая 1 байсан бол одоо 7 миллиардын нэг нь болчихж байгаа байхгүй тий. Ер нь таны бодлоор даяарчлалыг тэгвэл хүүхдүүдэд тий зөвөр сөргөөр биш тий яг эергээр нь за тэгвэл энэ ёс уламжлал байна уу тий түүх соёлоо алдахгүйгээр зөвөр ингэж авч явах одоо зааж чиглүүлэх хүн хин гэж боддог бай. Зөвхөн таны үзэл бодол. Тэрнийг яхаас би нэг юм даяарчлалын үр дүнд бид нар урд хожид байгаагаар хүний эрх хүүхдийн эрх гэж ярьдаг боллоо. Гэтэл одоо жишээ нь бидний үед автобусанд ороод жирэмсэн хүн юм уу ахмад хүн байл бид нар өгдөгөө босоолгүйдэг байсан. Тэгээд би одоо сайхан жишээ нэг автобусанд явж ирсэн байхгүй. Тэгээд жирэмсэн хүн сууж байгаа байхгүй. Тэнд нэг 10 жилийн бололтой нэг хүн сууж байна. Тэгээд кондуктор чи босооч наа жирэмсэн хүндээ судал тавиад өгчөөч гэж байгаа. Би ч гэсэн автобусны мөнгөө төлсөн шүү дээ. Адилхан л эрхтэй. Энэ судал дээр суух эрхтэй шүү дээ. Тэгэхээр эрх гэж тэр үү? Нөгөө Монгол ёс жаншил нөгөө хүний мэс чанар, үндсэн чанар юу байна? Тэгэхээр эрх хажуугаар нь давхар үүрэг хариуцлага гэдэг нь байнга яригдаж явахгүй бол энэ эргээд эрсдэл өнөөдрийн нөгөө хальт эрхийн талаар ойлголт авсан хүмүүс энэ бол аюу сайхан боломж шүү дээ. Тэнд суугаад байх. Тэр жирэмсэн эмэгтэйн талаар өрөвдөг сэтгэл тэр ухамсарч ерөөс байхгүй. Бид нарт бол тэр төлөвшсөн байсан. Яг бол аав ээжээс төлөвшсөн. Бид нар аав ээжигээ хараад, эмээ өвгөө хараад нийгмийн тийм байсан учраас тэрийг хинч намайг бос гэж хэлэх шаардлагагүйгээр зааж өгөөгүй сурцсан. Миний амьдралын нэг хэсэг байсан байхгүй. Гэтэл яг өнөөгийн хүүхдүүдэд тэрийг зааж өгөөгүй. Тэр ороо босгоо үед аав ээж нь юу үр хүүхдэд тийм цаг гаргаж улс орны юу тийм юм руу босрлыг чиглүүлэх мантай өөрсдөө хөлөө олж исэн тийм үе байлаа шүү дээ. Хичнээн удаа босрлын систем өөрчлөгдсөн. Ангиудыг өсрүүлээ, алгасуулаад өнөөдрийн золиос тэр хүүхдэд байхгүй. Тэгэхээр өөрөө чинь яг хоо ярианаас би зүгээр ингэж дүгнэж байна бас зөв буруу юм. Ер нь даяарчлал бол болиулах боломжгүй болцсон. Ерөөс энийг зогсоох ямар ч арга байхгүй. Харин энэ бидний үзүүлэх хариу үйл юу гэвэл би яг хинбэ гэдгийг мэддэг. Тэгээ зөв чигээ зөв олох хэрэгтэй. Тэгээ энэ бүх зүйлд би яг зөв явахын тулд одоо яг одоо юу гэдэг нь харьцангуйгаар нэг талаараа зөв явахын тулд ёс суртахуун дээрээ нэлээд төвлөрөх ёстой юм уу? Мэдээллийг бол зогсоох арга алга. Мэдээлэл нэгдүгээр нь бидний амжиргааны их үүсвэр болчиход байна. Энэ тухайн мэдээллийг би аваад юунд ашиглах вэ? Ямар зорилгоор ашиглах вэ? Амьдралдаа яаж хүлээж авах вэ гэдэг нь хүний өөрийнх нь хувь хүний ёс зүйтэй, ёс суртахуунтай шууд хамааралтай болоод бодоод байхад ямар ч ёс суртахуун байхгүй хүн их мэдээллийн эзэн болох юм бол эргээд
гай тарих аюултай, буруу ашиглах аюултай болд юм байна. Өөрийнх нь амьдрал нь утгагүй хоосон болох аюултай болд юм байна. Тэгэхээр энэ ёс суртахууныг бий болгох энд одоо хамгийн их нөлөөлөх хүчин зүйлүүд юу вэ? Энийг одоо эцэг эхчүүд ч юм уу те сургууль боловсролын систем ч юм уу хэр зэрэг анхаарч ингэж та боддог. Тэгэхээр би өөр хүүхдийн цог сөгжлөөр магистр хамгаалсан л да. Тэгээд яг манай сургуульд юу гэж заадаг вэ гэхээр хүүхдийг ерөөсөө нэг талаас нь авч харж болохгүй. Хүүхэд өөрөө юм цогц юм аа, цогц бүрэлдэхүүнтэй юм аа. Тэнцээ ухамсар байна, тэнцээ сүнсний асуудал байна, тэнцээ нийгмийн асуудал байна, тэнцээ бас бие махбодын хөгжлийн асуудал давхар явж байна. Тэгэхээр аль болох хүүхдийн хөгжил гэж та ярьж байгаа бол хүүхдээ сайн сайхан явахыг харахыг хүсэж байгаа бол энэ бүх асуудлыг хүүхдэд те бүх талбар дээр нь жигд хөгжүүлж явуулах хэрэгтэй. Хэрвээ сүнсний асуудал ч юм уу, ихэвчлэн сүнсний асуудал маань энэ мэн буюу шашин шүтлэг итгэл маань ихэвчлэн нөгөө тухайн хүний үнц нь бусдыг яаж үнэлэх үнэлэмж, өөрийгөө яаж үнэлэх үнэлэмж тэн дээр суурилж ихэвчлэн гарч ирдэг штэ. Бид нар дан ганц оюунаа хөгжүүлээгээд өндөр боловсралтай. Өнөөдөр бол монголоор дүүрэн 2-3 диплом өвөртөлдсөн. Касч хийгээ сууж байгаа, барны бармен хийгээ сууж байгаа хүмүүс дүүрэн биш штэ. Энэ боловсрал муу юм уу? Бас үгүй л ахгүй. Тэгэхээр ч өөрөөр хэлбэл бидний саяхан яриад байсан нөгөө зан чанар тий төлөвшил дээр нь Монгол гэдэг тэр нэг хүн Монгол хүүхэд гэдэг онцлогууд ерөөсөө энэ бүх систем дотор явж байгаа хэвээр. Би боловсрлоо авч байхдаа зөвхөн тэр нэг мэдлэг дотор биш. Зөвхөн тэр онол дотор бас биш. Бас хүний хөгжил би том болоод одоо эх орныхоо өмнө хариуцлагатай тий дараагийн үеийн нийгмээ авч явах чадвартай тэр боловсон хүчин тэр удирдахч болох тэр боловсролын суурь өнөөдрийн боловсрол дотор ингээд төлөвшөгдөөд явагдаж байгаа хэвээр. Тэгэхээр манай боловсролын систем ч гэсэн өөрөө энэ төлөвшлийг өгч чадчихнаггүй бас хангалттай биш. Гэр орон тэгвэл тэр зан төлөвийг те ёс суртахууныг бий болгож чадчихнаггүй л бас л дутагдaltaй. Тэгээ нэг хэсэг чинь аав ээжүүд өөрөө амьдралаа яа гэд хүүхдийнхээ боловсрол хүүхдийнхээ төлөө гадаадад амьдарч штэ гэж ярьдаг. Яг үнэхээр тийм үү? Гэтэл тэр хүүхд чинь ээж аавын орон зайгүй штэ. Тэд нар чиглүүлэг хүн алга учраас тэд нар хүл алдсан өөр хин нэгийг харж байна. Эсвэл одоогийн хүүхдүүд бол илүү хэсэг их харахаас илүү найзуудаа авдаг болчиход байгаа хэрэг. Гэтэл найзууд нь тэднэрт үлгэр дуурайл, зөв үлгэр дуурайл, зөв ёс суртахуун тий зөв зүйлийг харуулж үлгэрч чадахгүй. Аль нь төлөвшөөгүй тэр зүйл рүү орж чадахгүй. Аль нь одоо төөрцөн явж байгаа асуудал. Гэтэл нийгмийн хөгжил гэдэг нь энэ цэвэр бие биентэй харилцаа гэдэг. Гэтэл би одоо жишээ саяхан Солонгосын нэг мэдээ уншижсэн л да олон улсын хитрхийг технологи өндөр хөгжсөн iPod, iPhone одоо суулт дээр очиод компьютер гэртээ ирээд утас ингээд солонгос хүмүүс байнгын ингээд тий технологи ингээд утастаа тэр юмтай харилцдаг. Тэндээс мэдээлэл авдаг. Хэдийгээр ингээд аюул хоолны нийгмийн сүлжээнд хамрагдаад Facebook-од ороод янз янзын бүлгүүдэд ороод яваад байгаа юм шиг мөртлөө тэр хүүхдүүдээ нөгөө нийгмийн харилцааны чадвар алдагдсан байгаа учраас одоо тэр боловсролын яамнаас нь бүр юм тусгай хөтөлбөрүүдийг гаргасан. Тэр нь болохоор хүн хүнтэй яаж харьцах вэ? Тэрнийгээ өнөөгийн үеийн хүүхдүүд мэдгээ байсан юм шүү дээ. Яг бодит хүнтэй яаж ярих. Би өөр асуудлаа яаж хүнд гаргаж хэлэх вэ? Хэлж чадах вэ? Хүнийг яаж сонсох вэ? Тэ? Бодитоор тэр чадвах нь байхгүй болсон ярьж гэсэн нөгөө аюултай. Тэр Монгол ч гэсэн өнөөдөр адилхан хаана л явж байна. Автобусанд ч гэсэн ингээл чихэн тэ. Чихэндээ нэг юм зүтсэн. Гэрт орон адилхан аав ээж нь компьютер харцсан, хүүхдэн зурагт харцсан. Тийм шүү дээ. Нөгөө хоорондын харилцаа байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас нэг том асуудал. Энэ харилцаа хаана их хвчлэн бий болох хэрэгтэй гэхээр гэр бүл бий болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр аав ээжүүд энэ дээр анхаарах хэрэгтэй хүүхдүүдтэй. Хүүхдүүдтэйгээ ярих хэрэгтэй байна. Тэ? Ярихыг хүсэхгүй байгаа учраас хүүхдүүд ч гэсэн эцэгтэйгээ ярихыг хүсгээ яачаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө харилцааны чадвар гэдэг нь хүн хүнтэй харилцаж ижил нөгөө нэг харилцааны чадварт сурдаг. Нөгөө төлөвшөлт хүний төлөвшөлт бий болно шүү дээ. Би хүнийг ингэж гомдооч болохгүй юм байна. Хүнийг би ингэж баярлуулах хэрэгтэй юм байна. Ингэж хүндлэх хэрэгтэй юм байна. Гингүүд эргээд тэр чинь улс орны хөгжилд тухайн иргэн төлөвшснөөрөө эргээд улс орны хувьд тэ ухамсартай зөв хандлагатай иргэд бий болж байгаа байхгүй юу? Ухамсартай зөв хандлагатай иргэд бий болж байгаа гэснээс нэрээ даяарчлалын бас нэг мөн чанар ч юм уу те нэг үр дүн Монголд янз бүрийн шашны урсгал, итгэл үнэмшлийн янз бүрийн системүүд орж ирж байна л да те. Тэгээ ялангуяа одоо Монголд христийнхэн гэл айгүйх яригдчих хэлж байна. Ерөнхийдөө 20 жил болчлоо яригдаа те. Одоо бүрж илүү олон хүмүүсийн тухай энэ тэний юмар ярьдаг болчих. Тэгээ энэ одоо жишээ нь хэр зэрэг хор нөлөөтэй одоо яг хүмүүс юу гэж яаж байгаа гэвэл за ингээд ийс баахан хүмүүс итгэлээ Христийн шашинтай боллоо ингээд Монголоо алдлаа. Монгол яс уламжлалт байхгүй боллоо. Монгол зүйл байхгүй боллоо. Тэгэхэд яг тэр Христийн сургаал, Христийн зааж байгаа зүйлүүд нь
хэр их Монгол ёс заншилтай зөрчилддөг юм бэ? Ялангуяа одоо ёс суртахууны тухай бид нэр ярьлаа. Ялангуяа даяарчлагдсан нийгэм дотор ёс суртахуунаараа л хүн өөрөө байх гэж үлдэж чадах юм бол тэр ёс суртахууны төлөвшүүлэхэд энэ христийн сургаал ерөнхийдөө хэр зэрэг нөлөөлд юм бэ? Энэ талаар бас манай нийгэм хэр зэрэг нээлттэй хүлээж авдаг юм бэ? Хүүхдүүд дээр ярих юм бол. Тэгэхээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд ерөнхийдөө би христчин боловсролын чиглэлээр ажлууд хийжлээ, хүүхдүүдтэй ажиллаж байлаа, янз янзын сургууль семинаруудыг хийжлээ. Тэгэхээр христчин боловсрол маань энэ бол нэлээд их дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд одоо тэр Кембрижийн сургалттай л гэж яриад байна. Америкийн тэр топ сургуулиуд гэж яриад байна. Тэд нар чинь 100 гаруй жилийн өмнө дандаа л Библийн сургуулиуд байсан. Христтэй холбоотой тий христчин хүмүүсийг ингэж боловсруулдаг сургуулийн суурьуд өнөөдөр энэ алдартай сургуулиуд бий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэдний ерөнхий боловсролын ерөнхий яг тэр үндсэн концепт, үндсэн агуулга юм дандаа энэ Библийн үндсэн дээр суурилсан байдаг. Тэгвэл Библи гэж яг юу юм бэ? Яг юугаа яриад байгаа юм бэ гэж асуухлаа хэл та. Тэгэхээр бидний итгэлээр бол Библи бол одоо Бурхны үг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо чинь би одоо чинь даримнизмын онолыг үзчихсэн сургуульд байхдаа. Тэгээд сарамчаагаас хүн үүссэн гэж сонсоо би дотроо инээд хэдийгээр багш минь зааж байгаа зөв. Тэр үед багш зөв байсан шүү дээ. Гэхдээ би хүүхэд бодлохоор юу гэж боддог гэсэн мэхээр тэгээд энэ олон жил болоод нэг сарамч яагаад хүн болж байгаа юм гэж боддог байсан. Хүүхэд байхдаа. Гэтэл яг тэр даримнизмын онол буюу хүн өөрөө сарамчаас үүсэлтэй гэдгийг гаргасан дарим маань өөрөө дараагийн онолоос гаргаж ирсэн чинь асуулт байгаа. Тэрний үе гэхээр энэ дэлхийд хүн төрөлхтнийг бурхан бүтээсэн юм байна. Бүтээгч бурхан гэж байдаг юм байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө хөгжсөн бүх улс орнууд бурхан байдаг гэдэгт итгэдэг. Харин өөрсдийн шашнаа өөрийн арга замаар бурханыг ирж хайх гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр бурхан байдаггүй гэвэл та өнөөдөр онгоотой тий та бол боловсралгүй хүн болно шүү дээ. Боловсралгүй хүн болно. Тэгэхээр бид нар энэ харийн шашин, Америкийн шашин гэхээсээ илүүгээр тэнцээ ямар нууц байна вэ? Ямар үнц байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр яг тэр ороо босгоо үед христч олон байгууллагууд орж ирсэн, христч олон хүмүүс орж ирсэн шүү дээ. Үнэхээр улс орн нь хүмүүс нь эцэг эхчүүд нь хүүхдээ яаж чадахгүй байхад тэр ядуучуудаа анхаарах сэргүй байхад христч хүмүүс христчин байгууллагууд тэр газар нь очиж хоол өгчсэн, хүнс өгчсэн, хусалжсэн, сургуулиас хамрагдсан хүмүүст нь боловсролын хүүхдүүдийг нь өгчсэн. Дээр нь ёс зүйн үндэсний уламжлал хадгалан ямар ач холбогдолтой юм. Энэ бол чи Монгол гэдэг онцлог шүү гэдгийг тэг бүр ингээд сурталчилж, эргэж ойлгуулж тэ. Ирэхэд нэрээ биш Монгол хүн. Би нэрээ энэ ч онцлог юм биш тэ. Хэдийгээр би Есүст итгэдэг, Христ итгэдэг ч гэсэн энийг хадгалах нь одоо Бурханаас өгсөн одоо Монгол хүн гэж надад Монгол хүн болох хувь заяаг өгсөн онцлог нь өөрөө бас энэ юм байна. Гэт эренгүүт чинь бас юу Монгол ёс заншлаа үүсгэн битгээл харин ч илүү хайрладаг, сурахыг хүсдэг, илүү мэдхийг хүсдэг тий. Дээр нь Монгол түүхээс ичдэг байсан бол одоо улам бахархдаг тий. Ус орно гэсэн илүү сэтгэл төр төлөвшөл бий болж ирж байгаа байхгүй. Тэгээ дээр нь одоо бурхан бүх хүнийг ялгарлгүй хайрладаг гэдэг тий бид тэр онолыг хүүхдүүдэд заагаа тий өөрөө ч гэсэн сураад ирэхээрээ би хүнийг ялгарлахын аргагүй болчихж байгаа байхгүй. Би өөрөө үнэхээр соёлтой хүн төрөлхтэй юм бол тэрний нэг шинж тэмдэг таны соёлтой гэдгийг одоо гэрчлэх нэг индикатор буюу шалгуур нь та бүх хүнд эрэгтэйгш адилхан хүндлэлтэй хандах. Тэр соёл боловсрал бас энэ христчин боловсролоор дамжиж бий болоод байгаа. Тэр нас гол ёс суртахууны ёс зүйн хамгийн доотлын суурь нь болж өгч юм тийм хинэгч хэм хэмжээ болж болохгүй. Тэр хүн ядуу байна уу, ямар гарал үүсэлтэй байна, ямар боловсрол сургууль төгсөн байна хамаагүй. Хүн гэдэг нь аюул чухал. Хүн гэдэг нь өөрөө энэ дэлхийд хүн бол төрсөн гэдэг нь аюул үнцэнтэй чухал болж байгаа. Тэгэхээр тэнцээч нөгөө эргээд хүнээ хайрлах хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй гэдэг. Дээр нь бид нар маш их зан чанар заадаг. Одоо ч шудраг зан чанар. Хичээлтэй байх, дуулууртай байх, дуулууртай байх, эцэг эхээ хүндлэх заадаг. Энэ нэргээл ёс жанжлал аахгүй юу да. Шууд л холбогдсон шүү дээ. Өнөөдөр эцэг эхээ хүндлэх гэдэг асуудал айгүй юм алдагдчихад байна шүү дээ. Яагаад гэвэл яг нөгөө нэг шилжилтийн үед эцэг эхчүүд нь өөрсдөө хөл олохгүй байхдаа айгүй их мөлгөр дөрөөлгүй байдлууд гаргацсан. Салсан, нээсэн, хэрэгцсэн, уралдсан, алгүйсэн тий. Ирээгүй. Тий гэх мэтчлэн асуудлуудыг өөрсдөө гаргацсан байхгүй. Эргээд тэр хүмүүстэй юу хийх болсон. Тайлбарлах юмгүй болсон. Тий. Гэтэл чин эцэг эхээ хүндлэх нь өөрөө маш их чухал. Тэр бол таны оршин тогтнох асуудал яригдчихэж штеп. За. Маш их баярлалаа. Бидний харин ингээд ярилцлагын хугацаа аль хэдийн өндөрлсөн байна. Харамсалтай нэг богинохон хугацаа байдаг. Маш их баярлалаа. Тэгээ сонирхолтой сэдвээр өнөөдөр урилга хүлээн аваад ярилцсанд баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас энэ сонирхолтой нэвтрүүлгийг бас бэлддэг хүмүүс хөргөж өгч байгаанд бас баярлалаа. Таны байгууллагын хамт олонд бас амжилт хүсье. Маш их баярлалаа.
Бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Гэрэлт нэвтрүүлгийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бид нар хамтдаа өнөөдөр даяарчлал тэр дундаа хүүхдүүдэд ямар их нөлөөлж байгаа вэ? Аль талаас нь бидэрт нөлөөлдөг вэ? Энэ талаар хувь хүний үзэл бодлыг танд бас танилцууллаа. Магадгүй таны хувьд ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодол байгаа бах. Бидэнтэй эргэн хандах утсаар холбогдож бас өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой шүү. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзцай баяртай. Баяртай үзэгчтэй.